За намайг Үүрхангай аймгийн Санд сумын Улаава 3 дугаар үгийн малч Улаанбаярын насанд тогтох гэдэг. Би одоо аав ээжээс уютам дамжсан мал сүргийг аав ээжийнхээ цогцлон бий болгож өгсөн мал сүргээ одоо өсгөж үржүүлж шиг жимийг нь дээшлүүлэх зорилго тавьж л малыг маллаж байна да. Тэгээд тэр 2015 оноос хойш айл болоод мал маллаж байна. Одоо 11 дэх жилдээ мал маллаж байна. Тэгээд аймгийн авраг малчин болсондоо баяртай байна өнөөдөр. Энэ манай нутаг Эрдэнэва хайрхны зүүрд ингэр их баг баянгийн нуруу гэдэг нутаг их сайгалдаа тавиухан өвөлдөө буцсоо гэхтээ хавар даарлууг ороод будрагн шурууг ойдчихин нутаг их сайхан тавиуханд манай хан дээрээсээ л малчин улс манай аав юм аав төдвөө агонжим гэж малчин хүн байлаа. Ээж юм аав Санд сумын Улаава 3 дугаар үгийн Тэмээчин Бямбажоо гэж аймгийн аврах Тэмээчин хүн байлаа. Дуурлуудынхаа энэ сайхан ханаа ширэлж байсан нутагт ханы жилтэйгээ гэр бүлтэйгээ тэгээд буян мал сургаанд дагаад сайхан амьдарч байна да. Тэгээд мөх тэгшийн мөх цул гэдэг Үүрхангай аймгийн Санд сумын 3 дугаар үгийн иргэн байна. Ингээд энэ жил одоо сайхан морь жилийнхаа босгон дээр аймгийн авраг хэмээх эрхэм сайхан шагналыг авч байгаа да. Одоо туйлынх маш их баяртай байна. За манайх одоо 4 хүүхэдтэй 3 охин 1 хүүтэй байгаа. За тэгээд одоо мэдээж одоо удам дамжсан малчны өрөө хүүхдүүд одоо удам дамжсан малчин бас хүн манаас малчин болох байх гэсэн бодолтой л байдаг да. энэ жил манайх нэг 1170 хэдэн толгой мал тоолуулсан да. 1000 баг 100 баг бод мал тоолуулсан тий. Энэ жил өвлжилтийн байдал манай энд ер нь урд урдны жилүүдэн бодвол нэлээд сасрах жил болж байна. Манайх бол ямаагаа саад гүүгээ саадаг. За тэгээд бага малынхаа хувьд бол өөрснийхөө хэрэгцээнд тааруулж одоо бэлдэж авдаг байгаа. За тэгээд гүүгээ сааж бол яг ойр богиныхоо айл хөршүүдэд хөдөлтөх борлуулах зэрэгээр одоо борлуулдаг. Хөвчлэн бол яг өөрснийхөө хэрэгцээг хангах зорилгоор одоо сүү сайлаа бэлтгэн авч байна. Би асуудалч явах дээр байгаль цаг өөрөөсөө өөр болдог. Одоо малаас гарч байгаа түүхийд мах тийм ээ харьс шир ноос ноолуур тийм ахны нь бол сүүлийн 2 жил бас харьцангуй гайгүй байна. Хавраас ахгүй малыг махан таргахгүй л тэгээд ер нь салахгүй шүү дээ. 100 байсан ч ус умдыг алдагдуулахгүй халуун тэгэл аль өвсний сорыг дагуулаад 50 хүн бэлчээртэй өөрөөр нь малыг жоохон зоргоор нь дуухал манайх өсөгдөг хэлэлтэй.